үйлчлэгээний маш олон бизнес. За Монгол Улсын их хурлын сонгуулийн 35 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Догсмын Бацогт Ховд аймгийн Төвж Аргалан суманд ажиллаж байна. За тэрээр өчигдөр Алтангат содонд Хөгжим драмын театрт Баатар хайрхан багийн иргэд хөдөлмөрчтэй уулзалт зохион байгууллаа. За уулзалтын эхэнд өнгөрсөн 4 жилдээ Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон ажиллахдаа түүнчлэн Улсын их хурл дахь нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорог даргалан ажиллах хугацаанд Ховд аймагтаа хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тэрээр боловсролын салбарт олон ажлыг хийснээс сумдын ерөнхий боловсролын сургуулиудын дотор байрны шинжилэл болон 2017 онд Ховд аймагт шинээр баригдах ард түмний дунд яригдсаар ирсэн 1-р цэцэрлэгийн шин байрны санхүүжилтийг шийдсэн талаар иргэдэд дуулгаж байсан юм а. 1-р цэцэрлэгийн санхүүжилтийн асуудлыг 2 тэрбум гаруй төгрөгөөр барихаар тендерийн зарлаад нэг компани шалгартсан байна. Удахгүй ажиллана. Тэгэхээр 1-р цэцэрлэг маань хамгийн сүүлийн үеийн хийн загвартаа бас цэцэрлэгүүдээс нэлээд төсөвт өртөх нь өндөр ийм орчин үеийн сайхан барилгатай болох нь. Дээрээс нь Ховд аймгийн төвдөө нэг шинэ сургуулийн концессийг зарлуулсан одоогоор эзэн дотроогүй байж. За түүний санаачлан хэрэгжүүлсэн хэрэгжих гэж буй томоохон ажлууд бол 14 тэрбум 500 сая төгрөгийн өртгөөр бүсийн онцлогоо эмчилгээний төвийн өргөтгөл бүхий 2 корпус бүхий барилга болон Бэлэг Монголын засгийн газрын хамтарсан төслийн журмаар эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлэгдэгдэж байгаа нь баруун бүс нутгийн ард иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг Улаанбаатар орлогоогоор Ховд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвөөс авах бүрэн боломж нээгдэж байгаа юм а. 14 тэрбум 500 орчим сая төгрөгийн Бэлгийн засгийн газар, Монголын засгийн газрын хамтарсан төслөөр тоног төхөөрөмжийн шинжилгээ ажлыг хийхээр төслийн эхлүүлсэн. Сар хүрэхгүй хугацааны өмнө эхэлсэн. Бэлгийн далайн нөхдүүд надтай хамт ирээд энэ тууз ажиллаад энэ асуудлыг шийдвэрлсэн байна. Энэ бол 2 жилийн хугацаанд хэрэгжин. Энэ жил эхний тоног төхөөрөмжүүд нь орж ирнэ. Энэ жил эхний инженерүүд нь соёлогч нар нь Бэлэг улсад очиж сурна. Манай Ховдын эмнэлэг бол жинхэнэ утгаараа баруун бүсийн төв эмнэлэг болж Ховдын төдийгүй баруун бүсийн ард иргэдэд эмнэлгийн чанартай тусламж үйлчлэгээ үзүүлэх нь болцоо бүрднэ. Энэ баруун бүсийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт шүү. Энэ улсын хэмжээнд жишг болсон эмнэлэг болоо шүү гэдэгт би үнэхээр бахархаж байгаа. За бүс нутгийн иргэдийн хувьд бүсийн нэмэгдлээс гадна иргэний нисхийн салбарт өөрчлөлт орж аслагдсан сумуудад жижиг оврын онгоц нисдэг болохоос ахуулаад бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд татврын хөнгөлөлтөнд хамрагдаж чадахгүй байсныг нэр дэвшигч Бацогт Улсын хурлын гишүүнээр ажиллах хугацаанд бүрэн шийдэж урд өмнө 10% татвар төлдөг байсныг 1% татвар төлдөг болгосноос гадна 2000 төгрөгөд авчихсан байсан 1 литр бензин дизель түлшний үнийг 400 гаруй төгрөгөөр бууруулж чадсан томоохон дэмжлэг басны хажуугаар малчтаа дэмжих үүднээс тэтгэврт гарах насыг 1 жил байсныг 1.2 жилээр тооцдог болгож түүнчлэн Ховд аймагтаа мах боловсруулах үйлдвэр бариулахаар Монгол Улсын засгийн газрын шийдвэрийг гаргуулan ажилласан байна. Энэ асуудлыг би нэлээд гардаж үзэж байгаа. Монголын махны холбооны тэргүүнээр намайг гишүүн болсноос хойш махын үйлдвэрлэгчд өөрснөө хүсэл тавиад за тамаар холбоогоо удирдуулъя. Та Улсын хурлын засгийн газарт гүүр болж ажил манай салбарыг нүүдэн татаад өгөөч гэдэг ийм хүсэл тавьсан байна. Тэгээд энэ асуудлыг нэлээд хөөцөлдсөний үр дүнд бол одоо үйлдвэрээ хөгжүүлэх энэ ажил дээр хэцүү шагалж орсон. Төслийн засгийн газарт бэлдэж өгсөн. Засгийн газар одоо 12 аймагт шинэ өндөр технологийн махны үйлдвэр барих ажлыг эхлүүлэх гэж. За Монгол Улсын их хурлын сонгуулийн 35 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Догсмын Бацогт Баатар хайрхан багийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдийн хувьд нэр дэвшигчийн хийж хэрэгжүүлсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд нэгэнт эхлүүлсэн ажлынхан үр дүнг үзэж цаашдын ажилд нь амжилт хүсхийн хажуугаар ардчилсан намаас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөртэй холбоотой зарим нэг асуудлаар санал бодлоо хэлж холбогдох хариултуудыг нэр дэвшигчээс авч ирсэн юм а. Бацогт бигээ даасан олон санд гаргасан хүн байна. Өөрөө ярьлаа. Госаалт мэдчихэж. Ийм хүн гэж өөрөө ямар хүн гэж. Бацаахгүй. Хийн гарсан 2 оюут төлөөлөгч одоо сонгож өгөөрэй гэж Баатар хайрхан багийн хаард иргэдэс уриалж байна. Амжилт хүсье дүүдээ. Аз жаргал сайн сайхан үнийг хүсье өрөөд Баатар хайрханчуудаа амжилт хүсье дүүгээ гаргая гэж бодож байна. Энэхүү Монгол Улсын их хурлын сонгуулийн 35 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Догсмын Бацогт тойрогийнхан ард иргэдтэй уулзалт зохион байгуулж тэднийхээ санал бодлыг сонсон цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ажиллаж байна.